Сайн байна уу? За энэхүү зааварчилгаагаар хэдүүлээ AI суурилсан сэтгэгдэл автоматжуулалтад хэрхэн зөв тохируулж амжилттай ажиллуулахыг тайлбарлаад явъя. За автоматжуулалт үүсгэх хуудас маань байна. За шинээр үүсгээд нэрээ хүчрээ өгөөд за өмнөх зааварчилгаан дээр дурдсанчлан за нэг постн дээр зориулах уу, бүх постн зориулах уу, илүү пост уу гэдгээ сонгоод явуучихна. За тэгээд үүсгэнэ. AI 2-маа сонгоод за generate хийж зөвшөөрлийн санд байгаа үнэн зөв мэдээлэл зориулаад брендинтэй нөнгөөс тохирсон амьд хариултыг бий болгоод өгч байгаа гэсэн. Хэрэглэгч бүрт ижил загварын хариулт биш. Хүн бүрийн асуултанд тохирсон өөр өгүүлбэрүүдийг хэлгэнэ гэсэн. Хэрэглэгчид яг л одоо брендинг менежер хариулж байгаа юм шиг сэтгэлдлийг төрүүлнэ. За жишээ нь манай мэдлэгийн санд байгаа мэдээлэлд үндэслээд эдгээр хариултууд үүсгэгдсэн байна гэсэн үг. За хэрэглэгчийн бичсэн сэтгэлийн утга санаа одоо өнгө хайсыг таниад түүн тохирсон амьд бодит мэд хариултуудыг ингээд үүсгэж байгаа гэсэн. За та ороод ерөнхий агуулга текстээ чеклээд нэмж хасах юу вэ эдитлээд ингээ оруулаад хатгалаад өгчөж болно. За мөн энэ дээрээс хэрэглэгчээс ирж байгаа шинэ асуултуудад тулгуурлаад за өөрийнхөө мэдлэгийн санг шинжилж нэмж баяжуулж улам сайжруулад яваад иж болно. За энэ автоматжуулалт маань токен зарцуулалт нь арай өндөр боловч нэгээ дагаад хэрэглэгчтэй яг л амьд хүн шиг харилцаа үүсгэж чаддаг учраас зүгээр нэг сонирхож исэн хүнийг бодит худалдан авахч болгох чадвар нь хамаагүй илүү байдаг. За мөн сошиал менежерийн ажлыг орлож цалингийн зардлыг тань хэмжиж байгаа болохоор сошиал хуудасныхаа борлуулалт идэвхжүүлэлтийг өсгөх маш үр ашигтай хөрөнгө оруулалт юм шүү. За одоо лайв болгох товч дээр дараад AI автоматжуулалт маань ажиллаж эхлэх нэ. За ингэ боллоо, танд амжилт хүсье.